Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо. За тэгэхээр 94 оны 11 сарын 4-нд бол бид нэр чуулганаа хийгээд эмэгтэйчүүд хөгжил хөдөлгөөн гэдэг намын дээр гэдэг юм байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага байгуулсан. 94 оны 6 сард намыг дэмжигч залуучуудын чуулганыг бол хийсэн. Энэ чуулганы бол гол зорилго бол намыг одоо намд шинээр залуучуудыг элсүүлэх, намын одоо шинэ үеийн одоо дүр төрхийг нам одоо парламентын нам болсныхоо хувьд одоо гаргах ийм зорилгын дагуу хийсэн. Одоо өөрийнхөө материал, түүх, архиваа үзсэн чинь яг миний 94 оны бэлтгэл одоо гарч ирсэн. Тэр үед одоо юмыг их нарийн бичдэг биш. Намын аппаратынхын битэд. Тэгээ 94 он, 98 оны миний одоо тавьж исэн илтгэлүүд надад намын бичиг хэрэгээр бичээлээд ингээд байж юм лээ. Их сонирхолтой. За тэгээд бид нар энэ чуулганаа бол хийсэн. За тэр чуулганаар бол намын дарга, дашуундан дарга одоо зохион байгуулалтын асуудлыг одоо хэлсэн гэж оруулж ирээд тэгээ миний нэрийг тэгэхэд би улсын их хурлын дэргэдэх судалгааны төвийн улс төр судлал эрх зүйн салбарын эрхлэгч байсан. Тэгээд одоо намайг сонгуулъя гэдэг ийм саналыг одоо оруулаад тэгээд чуулганы төлөөлөгч санал нэгтэйгээр намайг би бас тэгэхэд намын баг хурлын гишүүн байсан 92 оноос хойш. Тэгээд намайг одоо сонгосон. За дараа нь би тэргүүлэгчтэй харин одоо алтаа дарга маань өөрөө одоо ерөнхийдөө хин байх уу хоёлоо зөвшөлдсөө тэгээд оруулъя гэ. Тэгээд дашуундан даргатай би зөвшөлдсөөд тэр үед бол надаас гадна 8 хүн ингээд нийтдээ 9 хүнийг л тэргүүлэгчээр сонгогдож ирсэн. За тэгээд 9 хүний тэргүүлэгч дотроо ямар бүтцтэй байсан гэхээр улсын их хурлд одоо залуу эмэгтэй парламентын гишүүн Ганди байсан. За тэгээд одоо нийслэлийн одоо намын хорооны одоо анх туяа үнэн сонины сурвалжлагч Хишиг сүрэн, за мэдээж эрг үржмаа манай гүйцэтгэх захирал. За мөн тэгээд бас одоо тэр үед чинь бас бизнесийн төлөөлөл оруулах шаардлагатай байсан учраас бид нэр одоо уран сайхан гэдэг бас компанитай захирал байсан. Тэрийг одоо оруулсан. За мөн нийслэлийн засаг даргын тамгын газрын одоо санхүүгийн хэлтсийн мэргэжилтэнд 7 жин гээд оруулж ирсэн. Яг тэгвэл бас хөрөнгө мөнгө босгох одоо эмэгтэйчүүдийн ажлыг хийхэд намдаа дэмжлэг үзүүлээгээд ингээд мөн одоо яруу найрагч бас мөн оюун чимэг уяхан замбутив гээд одоо нөгөө мэдэн штэ тий оюун чимгийг бас мөн одоо оруулж ирсэн. Ингээд бид нар ингээд одоо 8 одоо 9 одоо юутай тэргүүлэгчд ингээд ажиллаа эхэлж яасан юм аа. За ер нь бол түрүүн би дээр ярьсан манай гол зорилго нь бол намдаа мэдээж ирэх туслах, намд одоо залуу эмэгтэйчүүдийг татан элсүүлэх. За тэгээ залуу эмэгтэйчүүдийг аяндаа улс төрд сургах. Өөрөөр хэлбэл одоо бүх шатны их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул, тэгээд ерөнхийлөгчийн сонгуул, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага энэ одоо идэвхтэй сонгуультнуудаа дамжиж намтайгаа хамтарч одоо оролцох гэдэг ийм зорилгоор л бид нэр эхлээд бол энэ гол зорилго байсан. За хоёр дахь зорилго нь бол иргэний нийгмийг төлөвшүүлэх. Яг бол янз бүрийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд байгуулагдчихсан байсан учраас иргэний нийгэмд эмэгтэйчүүдийн дуу хоолой өөрөөр хэлбэл нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь бол өмнөх 90 оноос өмнөх үеийн нөхцөл одоо шинэ үеийн нөхцөл бол их өөр болсон байсан. Тийм учраас эмэгтэйчүүдийг одоо аажмаар бас мөн улс төрд татан оролцуулах тэдэнд одоо зах зээлийн эдийн засгийн үед одоо төсөл яаж боловсруулах вэ? Төсөл одоо ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр жижиг төслийг боловсруулад яаж эмэгтэйчүүд жижигхэн одоо төслийг аваад ингээд ахуй амьдралаа залгуулах уу гэд. Тэгээ бид нар эхний төслүүд гэхэд л одоо мөхөөлдөс, гутал энэ төр гэсэн хөөхөн жижигхэн эмэгтэйчүүд одоо ялангуяа Улаанбаатар хотын эмэгтэйчүүдэд ингээд дүүргүүдийн эмэгтэйчүүд ийм төслүүдийг бол авч эхэлж явж исэн. Бид нар 94 онд байгуулагчаад 95 онд Бээжинд нэгдсэн үндэсний байгууллагын эмэгтэйчүүдийн одоо 4-р чуулган болсон. За тэр бол одоо Монголын түүх одоо Азийн түүхэнд бол анх удаа Бээжинд болсон ийм олон улсын нүүбэн ивэлд ор ийм том хурал болсон. За өнгөрсөн онд бол 23 оны 8 сард 24 оны энэ оны одоо андуур чинь 24 оны 8 сард ерөнхийлөгч одоо ивэлдор нүүбийн World Women Forum гэж сая одоо боллоо шүү дээ. Тэр бол тэрэн дээр бас хүмүүс хэлжсэн. Хоёр дахь удаага нүүбийн одоо оролцоотой дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт бол Улаанбаатарт болж байна гэд. Тэр Бээжингийн баг хурлаас хойш. За Бээжингийн баг хурлаас бол
одоо үйл ажиллагааны хөтөлбөр гэж их том мундаг хөтөлбөр баталсан. За энэ хөтөлбөрт бол тэр эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг, ер нь эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд ямар их илүү оролцоотой байх томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байсан. За тэрний дагуу 96 оны одоо мартын 8-наар эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд гээд үндэсний чуулган болсон. За тэр үндэсний чуулганд бол эмэгтэйчүүдийн олон төрлийн бус байгууллагын төлөөлөл, мөн намуудын дэрэгдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл оролцоод за тэр үед одоо Жасраагаа ерөнхий сайд одоо байсан. Тэгээд 96 оны энэ хурлаас бол эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах анхны хөтөлбөр бол батлагдчихсэн. За тэгээд тэр энэ хөтөлбөр маань хожим одоо 99 онд бол 2000-ад оны ихэнх үед бол эмэгтэйчүүдийн одоо гендерийн тэгш байдлыг эхлээд бол гендер гэж хэлэхгүй байсан. Хүүсийн тэгш байдлын одоо үндэсний хөтөлбөр гээд 2001 онд одоо засгийн газраар батлагдаад тэрнээс хойш бол ер нь 2000-ад оноос хойш гендер гэдэг ойлголт бол баг багаар орж ирж ирсэн. Яг тэгвэл эхлээд бол гендер гэдэг бол гадаад үг хүүсийн тэгш байдлыг хангахна гэдэг нь зөв эрэгтэй эмэгтэй гэдэг одоо бас ярьж ирсэн учраас нөгөө энэ эмэгтэйчүүдийн асуудлын квот, гендер энэ чинь нилээд одоо алхамаар энэ асуудал бол орж ирж ирсэн юм аа. За тэгээд Монголын ардчилсан слит эмэгтэйчүүдийн холбоо одоо 98 оноос 2002 онд одоо ингээд ажиллаж байхдаа бол бид энэ гендерийн одоо энэ хүүсийн тэгш байдлын хөтөлбөрийг бол мянганы хөгжлийн зорилттой уялдуулан 2015 он болтол одоо 2000-аас 2015 хүртэл мянганы хөгжлийн зорилтууд байсан. 16 оноос одоо яриад байгаа нөгөө тогтвортой байдлын үндэсний хөтөлбөрийг нүүбээс одоо баталсан. За тэрэн дээр бол бас одоо 2000-аас 2004 онд ажиллаж байсан Монгол Ардын намын засгийн газар бол тэр гендерийн тэгш байдлын одоо хөтөлбөртөө бол улсын их хурлаар батлуулахдаа мянганы хөгжлийн зорилтонд 8 зорилт дээр нэгдэх 9 дэх зорилтыг нэмж исэн. Энд бол нөгөө эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих асуудлыг тусгаалan заалт болгож оруулж ирсэн. За энэ маань энэ дараагийн үеийн одоо гендерийн тэгш байдлыг хангах одоо энэ хөтөлбөрчийн сүүлдээ хууль болоод тэгээд аажмаар одоо ингэж явж ирж ирсэн ийм үе байгаамаа. Эмэгтэйчүүдийн холбоо бол бас зохих энэ намын дүрм, квотод хийсэн энэ асуудал бол дангаараа мэдээж хийгээгүй. Энд бол дандаа намын удирдлагууд, намын баг хурлын гишүүд, намын удирдах зөвлөлүүд, намын дарга нарын одоо манлайлал энэ бол их чухал байсан. Тийм ч учраас одоо энэ өнгөрсөн одоо намын ерөнхий нарийн бичгийн дарга одоо хэрэг эрхлэх газрын дарга байсан Амар Баясгалан их улсын их хурлын дарга байсан Зандан Шатарчин одоо дараа нь Боловчуудын холбооны нэг үеийн бас дарга ерөнхийлөгч байсан шүү дээ. Бид нар бие эмэгтэйчүүдийн дарга гээд ингээд байсан. Тэгээ эдний манлайлалаар бол одоо сонгуулийн одоо их хурлын гишүүдийн тоог нэмсэн. За тэгээд маржистаар болон одоо пропорционалыг хувь тэнцвүүлсэн ийм сонгуулийн ачаар бол энэ 30% маань дахиж ороод тэгээд 28 онд бол дэлхийн улс орны жишг даяарч гэсэн 40% болно гэж одоо ингэж орсон маань их чухал үр дүнтэй болсон юм аа. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо.